Today's lesson topic is modal verbs can and should. Today is 10th of May 2021. За ингээд өнөөдрийн он сар өдөр хичээлийн сэдвээ бичиж аваарай. За тэгээд хичээлээ эхлэе. За тэгэхээр modal verb гэдэг бол одоо үүнийг баймж үйл үг гэж бол ойлгодог. Англи хэлэнд бол баймж үйл үг. Тэгэхээр энэ modal verb буюу баймж үйл үгийн маш олон тохиолдлууд байгаа. Can, could, may, might, should, must, have to, need to, ought to гэх зэргээр маш олон байдаг. Эндээс өнөөдрийн яг энэ манай тийм ээ 7 дугаар ангийн төвшөнд бол can, should хоёрыг бол ойлгох ийм хэрэгтэй байна. За ингээд дүрмээ одоо үзэж эхлэе. Эхнээс нь. За can, can't. Тэгэхээр энэ can, can't гэдэг энэ одоо баймж үйл үг маань чадах буюу одоо энэ ability чадвар мөн possibility буюу боломжийг бол илэрхийлж өгдөг. So for example, I can speak English. I can speak English. The second, we can use can permission буюу зөвшөөрөл авахд. You can use my pen. Чи миний үзгийг хэрэглэж болно. Гэсэн ийм тохиолдолд хэрэглэж байна. За ингээд эхний тохиолдол бол чадвар, тийм ээ? Чадвар гэж хэлсэн. Хоёр дахь тохиолдол зөвшөөрөл. За одоо бүгдээрээ яг энэ хэлбэр рүү харъя. Can гэдэг яг энэ хэлбэр маань бол өөрөө чаддаг гэсэн утгыг илэрхийлнэ. Харин can't гэх юм бол чадахгүй гэсэн утгыг илэрхийлээд явна гэж ойлгоо. За ингээд манай өгүүлбэрийн бүтц байдаг тийм ээ? Өгүүлбэрийн бүтц. За үүлийн эзний араас can гэдэг нөгөө модуль маань орж ирж байна. Нөгөө баймж үйл үг орж ирж. Түүний араас үйл үг to, go, speak, leave, needed гэдэг юм уу? Ингэж элдв янзын хувирлгүйгээр зүгээр л base form буюу анхдагч хэлбэр нь орж ирдэг. За жишээ харъя. He can speak. He cans болохгүй. Хардаа. He, she, it-ийн араас үйл үг s авдаг гэдэг дүрэн бол энэ дэр хэрэгжихгүй байна. Өөрөөр хэлбэл modal verb бол ямар ч хувирлгүй орж байна. Modal verb-ийн араас үйл үг бол анхны хэлбэрээр he can speak English. За тэгтлээрээ доод хоёр тохиолдлыг харъя. Ийм хэлбэрүүд бол байж болохгүй гэж байна. He can speaks English байж болохгүй. He can to speak English гэж байж болохгүй. За одоо та бүхэн хараа энийг бичиж авна гэдэг үү? Can, can't гэж бичлээ. Can, can't гэж бичлээ. За үүний араас хэрэглээ, чадвар болон зөвшөөрөл гэдэг энэ хоёрыг бол монголоор ч болохоо бичээд авчих. Чадвар, зөвшөөрөл. And then write down the structure of can and can't. За үүний дараа энэ бүтцээ бичиж авъя хүүхдүүд. Бүтц. За ингээд subject буюу үүлийн эзний араас can буюу нөгөө modal verb орлоо. Үүний араас үйл үг анхны хэлбэрээр ордог. За ингээд эхэлж энэ дүрмээ бичиж авъя хүүхдүүд. Exercise number 1 translate into English. За ингээд монголоор бичигдсэн 5 өгүүлбэрийг энд гарч байгаа үгүүд бүгдээрээ лавлах төр байгаа үгүүд байгаа учраас орчуулахад бол хялбар байна гэж бодож байна. За ингээд хийгээд багш руугаа чатаар явуулж болно шууд одоо. За тэр таанга бүжиглэж чаддаг. He can dance tango. She can dance tango. За эхний өгүүлбэр 8 хэлсэн. За хоёр дахь өгүүлбэрийг хүрэл дотор хэлье. My sister. My sister Can milk a cow. Very good. My sister can milk a cow. I can't play basketball. Good. I can play basketball. There. They
They can solve problems. solve problems. За 5-ыг тэмүүжин хэлье. You can enter lyrics. Lyrics. Good. За одоо энэ дөр тайлбарлая. Хараа энэ өгүүлбэрүүд дээр багш нь тайлбарлая. Ойлгоогүй хүүхдүүд байвал одоо яг анхаараарай. За энэ хараа can гэдэг маань бол чадна гэдэг утгыг илэрхийлнэ гэсэн шүү дээ. За ингээд өгүүлбэрийн бүтэц ямар байгаа вэ гэхээр үүлийн эзэн subject. Үүлийн эзний араас can. Араас нь үүлэг ороод болов. Үүлийн эзэн араас нь can, түүний араас үүлэг. Ийм бүтцтэй. За одоо эхний өгүүлбэрийг харлаа. Үүлийн эзэн she. Араас нь нөгөө can гэд model word орж ирсэн. Түүний араас dance гэд үүлэг анхны хэлбэрээр дараа нь object нь орж ирж байна. Мөн үү? Мөн багш. За бидний хараа лавлага материал дээр байгаа үгүүд энэ байна харлаа. Энэ байна. Санаж байна уу та нар? Лавлага дээр байгаа үгүүд энэ мөн үү? Аха. За хардаа энэ үгийг бид нар мэдж байна. Энэ үгийг бид нар мэдж байна. Биднэрт бэлэн одоо лавлах бидний гар дээр байгаа мэдж байна энэ үгүүдийг. Тэгвэл урд нь юу тавих вэ? Үүлийн эзнээ тавиад шууд can-ыг залгаад болж штэ. За тэгвэл хараа бүгдээрээ яг энэ өгүүлбэр ийм болгоё. Тэр танго тоглож чаддаг гэж байсан штэ. Тэгвэл тэр танго бүжиглэж чаддаггүй гэж хэлээ. Чадахгүй гэд үгүйсгэе. Тэгвэл үгүйсгэд яа гэж хараа энэ дээд тал. Can't болно. Can't. За тэгвэл явлаа. She can't. Can't гэдэг маань cannot гэдэг үгийг can't гэж товчлоод байгаа байхгүй юу? Can't dance tango. За одоо энэ өгүүлбэрийг энэ 5 өгүүлбэрээ үгүйсгэх өгүүлбэр болгоё. Үгүйсгэе. Бүгдийг чадахгүй болгоё. My sister cat milk I cow. Good. My sister can't milk a cow. Very good. Then за хамтаа уншия. I cannot. Хэлээрэй. I can't. I can not Уншлаа. Play basketball. За боллоо. За дараачийн үг. They can't solve problems. Уншаарай. Зэрэгтэй уншиж. They can't solve problems. Зүйтэй. They can solve problems. Very good. The next student. You can translate lyrics. Very good. You can translate lyrics. За маш зөв орчууллаа. За асуулт ямар байх юм бэ гэж хараа асууж байна. Тэр зураг зурж чадах уу? Мөн зээлүүлэх үү? Хэлж чадах уу? Уншиж чадах уу? Хамгаалж чадах уу гэд. Тэх үү, чадах уу дандаа тэгж асууж штэ. За тэгвэл энэ асуултан дээр яадаг вэ гэхээр хараад энэ жишээнээс харъя бүгдээрээ. You can speak Spanish гэдэг энэ хүүрнэх хэлбэрийн өгүүлбэрийн can гэдэг энэ modal verb маань асуулт болоод үүлийн эсний урд гараад ирнэ. Өөрөөр хэлбэл өгүүлбэрийн эхэнд хүрээд ирнэ гэсэн үг. За ингээд яаж одоо ямар хэлбэртэй болсон бэ гэхээр can you speak Spanish? Can she ride a bike? гэж хувирч. За short answer буюу богино хариултын бүгдээрээ харъя. Can you speak Spanish? Yes, I can. Can you speak Spanish? No, I can't. Yes, she can. No, she can't. За энэ хариулах хэлбэрэн дээр бол маш хялбар амархан. За одоо дасгал энийг та нар 2 гэдээ хийгээрэй заяа. Багш нь 2 дахь даалгаврыг алгасан. Дараа нь даалгаварт өгчих учраас. За ингээд дасгал 2 гэд үүнийг хий. За эхний өгүүлбэрийг номын хэлье.
Can he draw a picture? Can he draw a picture? Good. Can he draw a picture? A picture. Good. Can your father lend some money? Good. Can your father lend some money? Good. Can you say goodbye? Good. Say goodbye. Can his younger brother read the book? Can his younger brother read a book? Good translation. Good job. Can you protect the Can you protect nature? За доотлих нь can you болсон юм шүү дээ. Та нар гэдэг үгэн дээр. Энэ өөр ямар байх бол юу гэж бодож байна? Энийг яаж өөр ямар үгээр сольж болох бол? There. Хараа. They гэдэг маань тэд гэсэн утгатай үг. You гэдэг маань Are there. юу гэдэг нь чи, та нар гэсэн санааг илэрхийлдэг шүү. За яа. Okay. Should is used to give advice, a recommendation or a suggestion. За тэгэхээр should гэдэг энэ үг маань өөрөө хэрэгтэй гэсэн үг. Give advice буюу зөвлөгөө өгөхөд ашиглах нь байна. Үүлийн эзний араас нөгөө should орж ирлээ. Should. Араас нь үйл үг орж ирж. Хараа? Араас нь үйл үг. Яг can гэдэгтэй адилхан. Хэрэглэгдэнэ. За ойлгомжтойгоо л хэлий, ойлгомжгүй байгаа бол дахиад хэлий хөвгтүүдээ. ойлгомжтой. За одоо тэгвэл бүгдээрээ хараа энэ хажуу талын жишээнээс нэг харъя. Би сая ойлгосонгүй. За багш нь дахиад тайлбарлая. Сая бид нэр can гэдгийг үзсэн тийм ээ? Can, can't. За тэгэхээр can гэдгийн оронд л should орж ирдэг гэдгээ гээл ойлгочих. Тэгэхээр should гэдэг маань өөрөө хэрэгтэй гэсэн утгатай үг. Can гэдэг маань чадах, чадна гэсэн утгатай үг. За одоо жишээ харъя. You should go. Чи явах хэрэгтэй. He should wait. Тэр хүлээх хэрэгтэй. I should eat more vegetables. Би хэрэгтэй. Яах хэрэгтэй? Идэх хэрэгтэй. Юу идэх хэрэгтэй? Хүнсний ногоо идэх хэрэгтэй. You should take an umbrella. Take an umbrella. Зонтгоо авах. Зонтог шүхэр. Шүхрээ авах хэрэгтэй. He should go to the doctor. Go to the doctor. Эмчит үзүүлэх. Тэр эмчит үзүүлэх хэрэгтэй. Гих мэтлэнгээр ийм хэлбэртэй орчуулагдана. Мөн ийм хэлбэрээр бид нэр өгүүлбэрт ашигладаг байна. За одоо дасгалаа хийх бүгдээр эндээс харъя. Exercise number 3 гэж үчээрээ өгдөө дээ. Should or shouldn't аль нь тохирох вэ гэдгийг энд нөхөж бичээ. За эхлэе. Use which church? Should. During. Sowing. West. Зүйтэй. Яг зөв. Ингээд үсэглээч болтгоо ингэж уншина. Маш зөв. За багш нь одоо унших чинь анхаарлаа сонсоорой. You should drink some water. За дараачийн хүүхдийг одоо сонсъё. За тэгээ. Хосоо сая дуурсан. За хэлээрэй. Site for school.
Дахиад хэлье. Should they light for school? За. Comment feedback өгөх хүүхэд байвал шууд дундаас нь орж болно шүү заяа. Хүүхэд хэлж дуусны дараа. Багшаа би 3-ыг хэлчихв. За. You should clean your teeth. Good. The fourth one. За Мика нэгэ шууд хэлье. You should visit your grandparents. You should shopping class. За энд багш нь хараа exercise number 3 you can complete the sentence with should or shouldn't гэдэг энэ хоёр үгийн аль нэгийг та нар сонгоорой гэсэн. Бүх хүүхэд should гэдгийг сонгосон. За одоо зарим нэг өгүүлбэрт should байхгүй нь тодорхой. За тийм өгүүлбэр аль нь бол яагаад гэдгийг хэлэх хүүхэд байна уу? Хоёр гэж байна. За утгыг орчуулж өгье. Late for school гэдэг чинь сургуулиас хичээлээсээ хоцрох гэсэн үг шүү дээ. Be late for school гэдэг маань тийм үү? Тийм. Тэгэхээр хоцорч болохгүй. Хоцорч болохгүй. Хоцрох хэрэггүй гэсэн санаа байгаа учраас shouldn't. За өөр юу вэ? Ангидаа орлох. Зүйтэй. Ангидаа орилж болохгүй гэсэн ийм өгүүлбэр байсан байна. Эхний дасгал нь юу вэ гэхээр та нар лавлах материалаасаа ашиглаад 5 яг иймэрхүү маягийн өгүүлбэр зохионо. За 1-дүгээрт. 2-дугаарт энэ өгүүлбэрийг орчуулъя. Чадна. За ийм болгочих. За ингээд энэ 10 өгүүлбэрийг одоо орчуулад тэрний дараа шууд шалгалт руу гаръя. Бид нэр одоо цагийг үтсэн. За жишээлх юм бол бүгдээрээ эндээс аль нэгийг авлаа. Ride a horse гэдгийг нь авчи бүгдээрээ. За энэ өгүүлбэр дээр юу яриад явчих. За тэгвэл одоо цаг дээр давтагддаг үйл дээр хараа ингэж хэлжсэн бид нэр we ride a horse every summer гэж ингэж хэлжсэн. Энэ бол давтагддаг үйл тийм ээ? Давтагддаг бөгөөд одоо цаг дээр байгаад давтагддаг үйл одоо цаг дээр. За багш нь бүгдийг нь одоо яг багцалж байгаа шүү. За тэгтэл дараа нэг ийм өгүүлбэрийг бид нэр цагийг үтсэн. We rode. За энэ road гэдэг маань ride гэдэг үгийн өнгөрсөн цаг юм байна. Rode a horse yesterday гэсэн юм үг. За энэ бол өнгөрсөн цагийг илэрхийлж. Өнгөрсөн цаг байсан. За тэгтэл өнөөдрийн хичээл дээр бид нэр ийм өгүүлбэр үзлээ. We can ride a horse. Бид мөр унаж чадна гэсэн ийм өгүүлбэрийг орчуулсурлаа. Мөн түүнчлэн we should ride a horse. Буюу бид мөр унах хэрэгтэй гэсэн ийм дөрвөн ийм одоо нэг өгүүлбэрийг дөрвөн янзаар илэрхийлсэн ийм хэлбэрүүдийг энэ одоо цахим хичээлээр бид нар үзэж сурж мэдсэн байна. За эндээс багш нэг дүрмийг одоо энэ дараа танилцуулъя. За тэр дүрм маань юу вэ гэхээр
Үүлийн эзний араас can эсвэл should орж байна. Үүний араас үйл үг, түүний араас object ордог. Ийм дүрмийг бид нэр өнөөдрийн хичээлээр үзэж мэдж авлаа. They can't eat fish. He can't drive a car. We can't ride on it. You can get your Аха. earlobe. I can keep Аха. Secret. You should drink a milk. You should not break things. You shouldn't tell lie. You shouldn't feel scary. За. We should clean our teeth. За зүйтэй. За ингээд өнөөдрийн хичээлээр бид нэр should болон can't-ийн хэрэглээг энэ удаагийн хичээлээр ойлголоо. За гэртээ энэ should гэсэн энэ хэсгийг болохоор энэ дасгал 5 гэж байгаа. Энэ улаанаар бичсэн 8 үгийг энэ үгүүдэд 8-9 үгийг энэ зайд нөхөж бичнэ. Аль тохирох юм. За түүний дараа can't орсон энэ хоёр ажлын хуудсыг аль нэгийг хийн. За юу энэ can't-ийн аль нэгийг хийгээрэй. Одоо тест руу эхлэх гэж байна. Тест. За би тестийнхээ линкийг чат руу орууллаа.